Анхаарал хандуулж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. 1882 оны 3 дугаар сарын 24 буюу энэ өдөр Германы эрдэмтэн Роберт Кох сөрөө өвчтний үүсгэгчийг анх нээсэн байна. Энэ өдрөөс хойш Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өдрийг тодорхой уран дор тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ жилийг сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээе гэсэн уран дор тэмдэглэж байгаа юм байна. За сүрээ гэдэг нь сүрээгийн савханцар гэгдэх нянгаас гаралтай халдвартай өвчин юм байна. Тэгэхээр сүрээ өвчин хүний аль ч эрхтнийг эмтээх боломжтой. За энэ дотроо ихэнх нь буюу 70-80% нь хүний уушгийг эмтээд ийм өврөөц онцлогтой өвчин юм байна. Тэгэхээр сүрээ өвчнөр бол хэн ч өвдөх боломжтой. Яагаад тэгэхээр сүрээ өвчний дамжих хэлбэр нь маш энгийн хэлбэрээр буюу энгийн ханиа томуу шиг амьсгалын замаар хүнээс хүнд халдварладаг. За халдвар авсан хүн болон сүрээ өвчнөр өвдөх ийм албагүй. За хүний өөрийнх нь биеийн дархлаа эсэргүүцлээс шалтгаалдаг юм байна. Тэгэхээр уушгины сүрээгээр өвчлсөн цэрэнд нь сүрээгийн нян илэрсэн хүнийг бол энэ өвчнийг халдварыг тараагч гэж нэрлэдэг юм байна. Өнөөдөр MNC телевиз үзэгч та бүхэндээ сүрээ өвчнийг онцлон мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Мэдээллийн хөтөлбөрт сэтгүүлч Бат шиг ажиллаж байна. Орой минь төргий. Орой минь. За тэгэхээр нэг жишээ байна л да. Аз намхан далайн зөвхөн баруун бүсэд жилд 2 сая орчим хүн сүрээ өвчнөр өвчлөдөг. За тэр дундаа 800 гаруй хүн жил болгон сүрээ өвчнөр нас орж байна гэсэн юм мэдээлэл байна. Тэгэхээр ер нь дэлхийд болоод манай улсад сүрээ өвчний тархалт ямар байна? Сүрээ нь бол дэлхийд ирэх эрүүл мэндийн хамгийн тулгымцсан асуудлын нэг болчихсон юм байна. За одоо үзэгч та бүхэндээ би график үзүүлэлтээр үзүүлье. Дэлхийн хүн амын 4/1 буюу 2 тэрбум хүн сүрээгээр халдварлагдсан. За жил бүр 9 сая шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа. Энэ бол өндөр үзүүлэлтүүдийг та бүхэн бас харж байгаа бах. Мөн жил бүр 1.5 сая хүн нас барж байгаа. Энэ бол бас харамсалтай мэдээ. Өдөр бүр 24 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа. Энэ нь бол түрүүн бол жил бүрийн одоо тоог хэлсэн бол өдөр бүр их бас онцлогтой. Өдөр бүр 24 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж, за мөн 4 мянган хүн өдөр бүр нас барж байгаа. 8 мянган алдагдсан тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна. Алдагдсан тохиолдол гэдээ байгаа онцлж байгаа зүйл нь гэхлээр ерөнхийдөө энэ сүрээгийн оншин тодорхойлогдохгүй байсаар байгаад ингэж одоо нас барж байгаа юм тохиолдол бас байдаг юм байна. Тэгэхээр зэрэг 8,000 гэхээр өдөр бүр гэхээр өндөр байгааз. Тэгэхээр сая тоо үзүүлэлтээс үзэгч та бүхэн харсан байх. Үргэлжлүүлээ та бүхэндээ үргэлж 3 сая хүн онцлогдохгүй эсвэл эмчлэгдэхгүй байгаа дүр зургийг та бүхэн бас харж байна. За мөн жил бүр 500 мянган хүн олон эмэнд тэсвэртэй сүрээгээр өвчлөдөг. 2015 онд 97 мянган өвчтөн олон эмэнд тэсвэртэй сүрээгийн эмчилгээнд орсон гэсэн мэдээллийг өгч байна. Энэ глобал сангийн тусламжтайгаар сүрээгийн тархалтын судалгааг за бараг анхудаа Монгол улсад хийсэн. Энэ дээр бол бидний бүртгэгдсэн тохиолдол бол нэлээд өндөр байх хандлагатай байгаа. Мөн 30 орчим хувь нь одоо ингээд шинж тэмдэггүй байсан улсууд өөрөө сүрээгээр өвчлсөн гэдгээ мэдхгүйгээр сүрээ нь аяндаа эдгэрчдэг байгаа. Тэгэхээр бидний одоогийн баримталж байгаа одоо илрүүлэлтийн арга барил тэр эднэрийгээ бид нэр сүрээтэй цаашаа тэмцэхдээ нэлээд шинэлэг хэлбэрээр авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм а гэж үзэж байна. Сүрээтэй өвчтнийг 6 сар эмчлэх, 2 жил эмчлэхийн хугацаанд маш их чанарын ялгаа зөрөө гарч байгаа. Тэгэхээр 6 сар бүрэн эмчилж, эрт илрүүлж бүрэн эмчилснээр бид нэр 2 жил тэр халдвар дунд хамт байж маш их хөрөнгө мөнгө зарцуулахаас сэргийлэх боломжтой учраас сүрээгийн шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсийг богино хугацаанд үзлэг шинжилгээндээ бүрэн хамруулж, онцлогдсон тохиолдлуудыг бүрэн хяналттай эмчилж чадсанаар бид нэр сүрээгүй дэлхийд амьдрах, сүрээгүй Монголд амьдрах боломжтой юм а. За саяын график үзүүлэлт тоо мэдээнүүдээс үзэгч та бүхэн харсан байх. Ерөнхийдөө дэлхийн одоо олон улсад ямар байгаа юм бэ гэдгийг харагдаж байгаа. За яг Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ямар байгаа юм бэ гэдгийг үзэгч та бүхэнд үзүүлье. За мөн 14 хоног буюу түүнээс дэш хугацаагаар халуурах. За ерөнхийд яг энэ мэдээллийг өгөхөөс өмнө би 2015 оны мэдээллийг хүргэе л да. 2015 онд бол сүрээгийн 4270 шинэ тохиолдол бүртгэгдээд за үүнээсээ 59% нь Улаанбаатар хотод нөгөө хүн ам ихээр төвлөрдөг гэдэг утгаараа. За тэгээд 15-аас 44 насны хөлбөмбөрийн насны хүн ам нийт өвчлөлийн 67%-ийг эзэлж байгаа гэсэн юм дүн гарсан байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод нөгөө өвчлөлийн маань дийлэнх нь байгаад байна. За 15-аас 44 гэсгээр яг нөгөө эд хийж бүтээдэг юм насныхан
өвчлөж байна гэдэг нь бол Тэр хүн амын ягтрчлаа дагаад Улаанбаатар одоо илүү бол гарч байна. Тэгэхээр ер нь Сүрьегийн шинж тэмдэг ямар шинж тэмдэг вэ? Шинж тэмдэг нь бол 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар халуурах, ханиах, биеийн жин огцон буурах, за тэгээд хоолнд дургу болдго юм байна. Мөн цээжээр хатгаж өвддөг. Цустай цэр гардаг сүлдэг бүр хүндрээд ирэхлээр. Тэгэхээр яг ийм одоо ер нь бол ингээл 14 хоногоос дээшгээл хуцаагаар халуураад эхлэх юм бол шууд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй юм байна л гэж хэлж байгаа. Ерөнхийдөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Төс хөрөнгө төлөөлөгч өнөөдөр бас хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийсэн л дээ. Энэ хүн Сун Юанту гэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Төс хөрөнгө төлөөлөгч байгаа. За энэ хүний онцолж байгаагаар бол ерөөсөө манай энэ гэр хороол ихтэй гэдэгтэй л холбосон. Яагаад гэвэл ядуур их байна гэдэг чинь гэр хороол олон байгаагийн тодтоглоо. Гэр хороолол ингээд байгаад энэ бүхний шийдэхгүй бол энэ сүрийг өвчлөл байсаар л байна. Яагаад гэвэл өнөөдөр дэлхийн ядуурлалтай орнуудад энэ сүрээ маш их байдаг. Ядуурлалтай шууд хамаартай юм өвч юм байна. Бид ядуурлалын төвшнгөө нэг оронтой та хүртэл бууруулах ёстой. Болж игэл 5%-аас доошо байлгаж сүрээ өвчнөөс бүрэн ангижирч чадна. Хоёрдугаарт нь гэр хороололд амьдарч байгаа хүмүүсийнхээ эзлэх хувийг багасгах хэрэгтэй. Бас 2030 он гэхэд чадвал гэр хороололд амьдардаг хүмүүсийг бүгдийг орон сууцнд шилжүүлэх юм бол бид нэр сүрээд бүрэн хяналтанд авах боломжтой. Яагаад гэвэл гэр хорооллын орчин сүрээтэй өвчтөнд болон амьдрахад орчны хүчин зүйлүүд ялангуяа агаарын гэр доторх агаарын бохирдол, орчны агаарын бохирдол хүндрэлтэй нөхцөл сүрээтэй өвчтөн эмчлэгдэхэд сөргөөр нөлөөлж байгаа. Дээрээс нь сүрээ хүн амын дунд дамжин тарихад гэр хорооллын орчинд амьдарч байгаа нэн ядуу болон ядуу бүлгийнхэн их чухал үүрэгтэй байгаа учраас бид нэр сүрээтэй тэмцэхийн тулд ядуурлаа бууруулах хэрэгтэй. Because the Gare district will continue to provide олон юм төсвөртэй сүрээ, маш олон юм төсвөртэй сүрээгээд эмчлэх хугацаа нь болохоор 16-аас 24 сар, зарим нь 36 сар хүртэл ийм өөр хэлбэрийн сүрээнүүд маань өртөх нь бол одоо 4-өөс 12 сар. За бүр одоо маш олон эмэн дасгалтай сүрээ бол ингээд 25-30 сая хүртэл төгрөгийн ийм нэг өвчтнийг эмчлэх зардал гаргаж ийн гэдэг маань юу харуулж байна гэхэд сүрээгийн одоо дэлхийн нийтэд тийм ээ сүрээгийн энэ эмийн өртөг бол буурах болоогүй байна. Тэгэхээр энэ мэдээллийнхэн төгсгөлд би танд болон ирнэ үзэгчтэй бас нэг зүйлийг сонирхуулчих гэж бодсон. Энэ нь бол сүрээ нийгмийн хөгжилд ямар үүргийг гүйцэтгэсэн юм бэ гэж. Ер нь бол одоо олон 100 жилийн түүхэнд энэ хүн байгаа цагт бол энэ өвчин байсан. Тэгээд яг энэ өвчин ингээд халдвар бүртгэгдээд ирснээс хойш ямар арга хэмжээнүүдийг авсан бэ гэж төгсгөлөөр 1890 онд бол Англид нэг мөнгөөр долоогоод авах мөхөлцгөж эрэлттэй байсан юм байна. Тэр үед одоо маш хүмүүс ядуу байсан учраас тэгээд долоогоод худалдагчдаас хавыг нь буцааж өгөөд дахин тэрийг дүүргээд дараагийн хүнд өгдөг байсан. За яг үүнээс болоод халдвар буюу энэ сүрийг өвчлөлт нэмэгдээд үүнээс одоо энэ үзэгч та бүхэн харж байгаа 1904 онд мөхөлдсөний аюулгүй өрмөнцрийг хэрэглээнд нэвтрүүлж ирсэн түүхтэй. За мөн нэг удаагийн аяга халбаг одоо манайхан хэрэглэдэг тийм ээ. Энэ мөн л сүрийг өвчлөлттэй холбоотой гарсан юм байна. Бас нэг авсан арга хэмжээ нэг бол 20 дугаар зуунд урт өтгөн сахал ханиад хүрэх үед сүрээгийн нян нуугдах ширэнг болдгийг тогтоосон эмч нар түүнээс хойш 20 дугаар зуунаас эхлээд эмч нар ирчүүдийг сахлаа аваа тий ялангуяа өтгөн тийм сахлаа аваад аав гэж шууд шахдаг болсон зөвлөдөг болсон юм байна. За мөн 19 дугаар зуунд бол нийтийн тээвэр хоолны газар театрт хүртэл нус цэрээ ирнэ иргэдүүл хамаагүй хайдаг байсан юм байна. Зүгээр гудамж тавьж байгаа юм шиг тий. Гэтэл 1904 оноос Америкийн сүрэт тэмцэх нийгэмлэгээс заваан зуршилд дайн зарлаж бүү нүлэм эс твгээс таныг аимшиг төхөлд хүргэх болно гэж уриалснаар энэ байдал бүр мөсөн арилж чадчихсан юм байна. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн одоо гудамж талбайд олон нийтийн газар нус цэрээ хаях юм бол торгуултаа болсон шүү дээ. Энийг бол иргэд маш зөвөр ойлгох хэрэгтэй. Энэ бол одоо таныг ямар нэгэн байдлаар хавчих, шахах, торгох гэдэг байгаа, эрхийг хязгаарлах гэдэг асуудал биш. Цаана ямар нэгэн халдвар төвчин ялангуяа сүрээ өвчнөөс өрсөн сэргийлэх юм санаа байна гэдгийг бол үзэгчд ойлгох хэрэгтэй юм байна те. За мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн иргэд сүрээ өвчнөр өвдөх зам бол маш энгийн амьсгалын замаар халдварладаг гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр хинч халдварлах боломжтой. Хэрвээ танд манай сэтгүүлчийн хэлсэн шинж тэмдгүүд илэрх юм бол өөрөөсөө дур мэдэн одоо амжилтгээ хийхгүйгээр яаралтай одоо мэрэгжлийн хэмжээд хандаарай гэж зөвлөх байна. Ер нь сүрээгийн урьдчилан сэргийлэх ажилд манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хвшил, олон нийтийн байгууллагууд хамтран ажилласнаар тодорхой үр дүнд хүрсэн гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон байна.
Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдрийг сүрээгүй Монголын төлөө нэгдэцгээ гэсэн уриандор тэмдэглэж байгаа нь байна. Мэдээллийн хөтөлбөр зэтгүүлж лавгж ажиллаж байна. Орой мэндэргээ. Орой мэнд. За тэгэхээр манай улсын төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм одоо хувийн хөвшил, олон нийтийн байгууллагууд хамтран ажилласнаар сүрээгийн эсрэг урьдчилан сэргийлэх энэ ажил бол тодорхой үр дүн гарсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас онцолсон байна л да. Тэгэхээр ер нь манай иргэдийн хувьд энэ сүрээ өвчнөдтэй холбоотой сүрээ өвчний талаарх мэдлэг ер нь хэрэг байна. Тэгэхээр иргэдийн дунд за бид нар бас сонирхож үзлээ л дээ энэхүү асуудлаар бас нэг 10 гаруй иргэнээс одоо мэдээлэл авахыг хүссэн бол зарим нь бол яриах хөөс татгалцсан. За бидэнтэй уулзсан хүмүүс ерөнхийдөө нэг 10 хүний нэг 3-4 л гэх юм уу 30-аас 40% нь бол за энэ сүрээ гэдэг өвчин юунаас болж үүсдэг юм бэ гэдэг талаар бол бага зэрэг ойлголттой байна. За бус хүмүүсүүд бол ерөнхийдөө мэдэхгүй маа гэдэг зүйлээ бол хэлж за энэхүү одоо асуулт хариулахаас татгалцсан. За иймэрхүү дүр зурагтай. Ерөнхийдөө бол сүрээ өвчний 70% нь бол уушгийг бол гэмтээдэг. За бусад эрхтний гэсэн гэмтээсэн тохиолдлууд бол байдаг. Хамгийн гол нь бол энэхүү өвчин амьсгалын замаар дарахдаг. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийд дээр амьдарч байгаа 3 хүн тутмын нэг нь за энэ сүрээгийн вирусын одоо сүрээгийн нянг бол өөртөө биедээ тээж явдаг юм байна. Тэгээд тухайн хүний биеийн дархлаа одоо муудсан үед бол энэ хүн нэм бол итвэгчиж за тухайн хүн бол сүрээгээр өвчлөдөг гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд сүүлийн үед бол манай улсын хувьд гэх юм бол за энэ төрлийн өвчлөлийг одоо бууруулах зорилтыг тавьсан ч гэсэн хараахан зорилтонд өгч чадаагүй. За 15 16 оны одоо энэ нөхцөл байдлыг харахад бол ерөнхийдөө хүүхдүүд сүрээ өвчнөр өвчлөх одоо хандлага бол нэмэгдэж байна гэдэг юм. За судалгаанууд бол гарсан байна. За сүрээ өвчнөөс одоо өөрийгөө хамгаалахын тулд хамгийн гол нь за иргэд бол одоо витаминлэг хоол хүнс бол хэрэглэх хэрэгтэй. За биеийн дархлаа дээр гоочлон анхаарах хэрэгтэй. За вирусын нянг дотроо тээж байгаа ч гэсэн за өвдөхгүй байсаар хагаад энэ насыг өнгөрөөх юм бас боломжтой гэдэг бас иргэд за ойлгох хэрэгтэй. За бид ямар ч гэсэн сүрээ гэдэг өвчний талаар иргэд ямархуу ойлголттой байна гэдэг талаар бэлтгэсэн. За сурвалжлаа өргөе. Одоо ханиа том хөрөхгүй байх л учиртай шүү дээ. Тэгээ халдвартын больниц ойроор явахгүй байх хэрэгтэй байх л гэж бодож байна. Тэр одоохондоо хөрөг болохоор мэдэхгүй л байна. Ер нь мэдээлэл махтаа гэж хэлэхэд болно доо. Ерөнхийдөө мэдж ойлгож байна, мэдж байна. Сүрээгээс хамгаалахын тулд ер нь хүн бүхэнд вирус байдаг гэсэн шүү дээ. Дархлаагаа сайн байлгах, хоол ундаа тохируулах, агаар салхинд гарч явах хэрэгтэй байх л гэж бодож байна да. За ястаа сайн мэдэхгүй байна. Сүрээ гэдэг чи доош хиний өвчин байдаг үстэй тий. Тэр талаар нарийн сайн мэдэхгүй мэдлэг алах. Энэ нэг агаарын бохирдол гэдэг одоо тэгсэн одоо болохоор нөгөө хөрснө бохирдол ингээд энэ нөгөө гадна талын хог хаяг талаас л их болж байгаа хэл гэж. Эрүүл мэндэ харуулж сард үзлэг онцлогоонд орж тэгээд тэр одоо хатга авчдээ хүндрэх өвчнөөс урьдчилан сэргийлж ийм л үйл ажиллагаа. Биеийн дархлаас улрахаар тэгээд хувийн ариун цэвэр ихсэн сагч явах хэрэгтэй. Олон нийтийн газар явахтаа тийм л байх л гэж бодож байна. Ер нь мэдээллийг хэрсэн хангалттай авдаг бай. Мэдээлэл мөхөө зурагтаар л нэг авдаг шүү дээ. Өөрөөх мэдээлэл авдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэд эрүүл мэндэд анхаарахын тулд тогтмол за эрүүл мэндийн үзлэгт орж явах хэрэгтэй. Ерөнхийдөө эмчнэр ч гэсэн зүйлдэг шүү дээ. Өвдгөөсөө өвдчөөд эмнэлэгт хандах баш. За өвдгөөс өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэдэг. За энэхүү одоо чиг баримжааг л авч одоо эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. За мөн сэтгэл санаагаар унахгүй байх. За тамхи арх хэтрүүлийн хэрэглэх эсвэл энэ төрлийн одоо зүйлд донтохгүй байх. За хамгийн гол нь эрүүл мэндэд анхаарахын тулд за витаминлэг хүнсийг хэрэглэх хэрэгтэй гэдэг хэлж байна. Дээрээс нь сүрээ гэдэг өвчин бол бас тухайн одоо хүмүүсийн одоо амжиргааны төвчнөөс хамаарч байна гэдэг зүйлийг хэлж. Ерөнхийдөө бол за амжиргааны төвчнөөс доогуур орлоготой гэдэг юм уу одоо тижээлэг хүнс хэрэглэж чаддгүй хүмүүс бол энэ төрлийн өвчнөд одоо нэгдэх хандлага бол нийтлэг байна л да. Улирлын хувьд одоо энэ тэр улирлд хамгийн илүү тархацтай гэсэн ангил байна. Ер нь монголчууд нь өөрсдөө ярьдаг шүү дээ. Хаврын улирлд бас хүний биеийн дархлаас улардаг гэдэг хавар өвөл гэдэг юм. Ерөнхийдөө бол за улирлын шинжтэй үед бол аль болох одоо тижээлэг хоол хүнс сэргийлэх хэрэгтэй. Хамгийн гол нь биеийн дархлаал энэ өвчний нянг идэвхжээс хамгаалж идэг. Тэрнээс биш бол одоо тантай зүрж байгаа 3 хүний нэг нь энэ сүрээгийн нянтай байх магадaltaй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас л анхааруулад байгаа юм л да. За мэдээлэл хүргэсэн баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр сүрээгийн ням бүхий агаараар амьсгалсан хэн боловч сүрээгийн нянг авах юм боломжтой. За сүрээгийн нянг биедээ тээсэн хүн болгон сүрээгээр өвчлөх бол өвчлсөн гэж бол үздэг юм байна. Тэгэхээр энэ бол саний хэлдгээр хүний дархлал, биеийн эсэргүүцэлтэй бол холбоотой. Тэгэхээр хүний амьсгалын замаар орсон сүрээгийн нянг хүний биеийн эсэргүүцэл бол нянгийн өсөлтийг зогсоож за унтаа байдал шилжүүлдэг. Тэгэхээр ямар нэгэн сүрээ өвчний шинж тэмдэггүйгээр сүрээг бусдад тараахгүйгээр энэ өвчнөр насан туршдаа өвчлөхгүй байх боломжтой байдаг. За ямар тохиолдолд сүрээ өвчнөр өвчлөдөг вэ гэхээр за ерөнхийдөө бол сэтгэл санаагаар унах, хоол ундны хомсдол
За арх тамхи тогтмол хэрэглэх архаг хууч өвчнөр өвдөх үед нэг үгээр хэлэх юм бол хүн ядрах, бие эсэргүүцэл суларсан тохиолдолд хүний биед нуугдж байсан, унтаа байсан сүрээгийн янгууд сэрж бие эрхтнийг өвтөж эхэлсэн байна. За энэ үеийг бол сүрээгээр өвчлсөн байна гэж эмчнэр тодорхойлдог байна. Тэгэхээр үзэгч та бүхэн арх тамхиг тогтмол хэрэглэхгүй байж, за ажил амралтаа зохицуулж, аль болохоор биеийн дархлаагаа сэргээж байгаарай гэж үзэгч та бүхэндээ захиж хэлмээр байна. Өнөөдөр MNC телевиз сүрээ өвчнийг онцлон мэдээллийг хүргэлээ. Харин одоо дэлхийд дахин дөрөнсөн онцлог мэдээллийг орчуулагч редактор Чулуун Цэцэг хүргэх болно.